За ижис угаанаар гарсан байгаа. Хөл алдаа дуунчлаа, довтлогоонд скраб нэгээр аяад өгсөн. За тоглолтын нээлтийн оноо сэлэг бодсон. Дэлгэр ням ижис үгийн эсрэг дайраад явсан. Зүүн эргээд төгс өгсөн дэлгэр нямын довтлогоо амжилттай нэмээд нэг шилдэг шилдгэр боллоо. Оролцоо нөлөө яачгүй их хэл байх хэрэгтэй байна да. Дүлгөө самар доор довтлогоо амжилттай. За бодонсоос хамгааллыг авсан. Сланы араас пикнер дээрээс за ямар гой дамжуулалтын шилжилт бай. Дэлгэр нямын довтлогоо амжилттай ингээд бас л нэг 3-3 төлгөө. За доор ахаа дэлгэрнэм татгуулсан ижисүгийн эсрэг илүү ирэхэд байна. Туршлагатай байна. Эсрэг хоёулаа тулах гой дамжуулт Батбаярын довтлогоо амжилттай болсноор 11-3. Дэлгэрнэм Слан найдвартай байсан да. Скрабын 3 онооны шийдэлт амжилттай болсноор онооны зөрүү 11 болж байна. Нэгэн заяа. Харис зүүндээ тесрээд орсон довтлогоо амжилтгүй дүлгөө нэмээд татгсан байдгүй те 2 дахь боломжоор. Ахаад Харис. За бодонсын хамгаалт бол ер нь баг зэрэг бужигнаад байсан. Саруул эрдний 3 онооны шийдэлт амжилттай болсон. За шахаад явсан скраб өөргөө маш гоё суулсан. Цэргэн дээрээс довтолсон нэмээд алдаатай байна. Энэ удаа саруул эрдний дээр тулах толгоос шийдсэн. Тулахын шийдэлт амжилттай. Дахиад 11 онооны зөрүү үүсэж байна. Хэрэндээ Гайрдан зай байсан. Гайрдан 3-аас шийдэлт амжилттай. Засалаас гарч ирээд 3 оног авлаа. Багийн 11 дэх оноо. Дүлгөөн зай өгөл шидэндээ скраб эсрэг. За шахаад явах боломжтой. Дүлгөөн шахаад баруун төгсгөлд амжилттай болсон энэ тоглолтыг Дүлгөөн үнэхээр хүчтэй эхлүүлж байна. Үзээрч гардан байна. Нөгөө талаас ананд орж ирж байгаа гэдэг юм уу. Тулуй солгоо төгсгөлд амжилттай энэ тоглолтын ихний оноо авсан. За оноо. За зүүндээ өөрөө тесрээд орсон довтлогон дээр мөнх хоёрын хаалт амжилттай гоо скраб. За тулгаар будтайлт байгаа ашуулж байгаа зүүндээ яваад орсон. 23. За тэгээд тулаг галт хоёр хоёулаа гараад ирлээ шүү. Карник доор суларсан үлсээ очихын дамжуулалтаар оноо авлаа. Эрдэнүүдээр хамгаалтыг хийж байна. Тулаг ямар гоё хөдөлгөөн бай. Довтлогоо амжилттай болсон. 3 авлагчин гол оростан дамжуулалт үлсээ очих дээрээс бөмбөг шилжсээр мөнх хоёр завшил дээр суларч байгаа юм байна. 3 онооны шилжилтэн цагаар унлаа. 5 онооны зөрүү. За Карник доор маш гоё дамжуултыг өгсөн. Тулж гисэн өөрийгөө гоё суллаа. Дагаад гараад ирсэн бөмбөгөө алдчихлаа. 3 эсрэг довтлогоонд орж ирсэн. Тулуй өөрөө контакттай яваад орсон. Тоглолтыг үнэхээр гоё эхлүүлж байна энэ залуу. За тоглож байгаа Жордан Харис нэгээр хаяад өгсөн Карник цэргэн дээрээс төгсөлөө ямар гайхалтай довтлогоо вэ? Завсралын дараачаас орж ирсэн очхыг гаргасан скраб гоё алхамтай байсан. Баруун төгсгөд амжилттай ямар цэвэрхэн довтлогоо вэ? Гэдэг бас нэг сонирм. Үлзээ өөр шиг ахаад өргөд хаяад өгсөн Карник байралдаа ороод бөмбөг авцсан. За Карникийн хичээл зүтгэлж тулаг. За гар дээрээс скраб шууд 3-аас явуулсан. Скраб хонооны хэрцэг тэнцвэрлээ. Ховын 10 хамгаалтын шилжилт тунд ажиг болсон. Харис эргээд Дүлгөөн зай байсан. Дүлгөөн 3-аас хариугийн тэр доор барьлаа. За буцаад 3 гэсэн бай. Тулах бүггийн тасалсан. Хурдан довтлогонд гараад ирсэн. Мөнх баяр өнөөдөр биш шүү гэсэн хаалтыг хийлээ дээ. Жордан Харис хурдан довтлогонд Харис өөрөө төгсгсөн контакттай төгсгөл амжилтгүй Дүлгөөн дахин нэг удаа 2 тогломжоор оноо авлаа. Нөхцөлөд орцсон доо дэлгэр нэм доор нэг тоглогч цууд байсан. Тулаг болж таарлаа. За хэрвээ бөмбөг дэлгэр нэм дээр очиж зай байна да. Нэг илүү дамжуулт эргээд өөр дээр нэрсэн Жордан Харис 3-аас шидэл дойж жогод орсон Жордан Харис. Скрабын залхуу хамгаалт. Жордан Харис дамжуулт Эрдэн ямар гоё өгсөн бэ? Джеймс Карник инкватриг өөрийнхөө довтлооны зөөлөөс олголоо. За өөрөө урагшлаа ороод ирсэн Харис тавчин дээрээс залтан дундаас явуулсан Жордан Харисын шийдэлт амжилттай болсон 10 онооны зөрүү. Скрабаар довтлогоо эхэлж байгаа. Скраб өөрөө шууд залтан дундаас явуулсан шийдэлт амжилттай. Хоёр хамгаалагчийг карта орхичлоод скраб өөрөө бүтэнэл байг туулсан довтлооны амжилттай. Дараас нь 5 оноо авлаа. Энэ үед за хоёр хамгаалагч голд орцсон. Сохор үсээс нь үлзээ өрших их мэдрэмжтэй явж чаа бөмбөгийг саадгсан урагшаа ордонд 3 оноогоо ахиуллаа. Бүгдээ сайн хийгээд суларч чадсан үлдээг дамжуулалт асуудал болж байгаа шүү дээ. Дүлгөөн гоё иргсэн довтлогоо амжилттай. Өөрөө эпстолын мэдээ сайн мэдээ. За энэ бөмбөгийн шилжилт бол их гоё болсон доо. Тулуй сул шидсэн. За эпсийн довтлогооны найруулга болсон. Жэдэн скраб өөрөө дараад орсон төгсгөл амжилттай нэмээд нэг шилдтийг үүсгэхээр боллоо. Бөмбөг шилжсэн Гайрдан шидэлтэн дээр гарцсан да олон зай шидэлт нь угаагаад гарсан ижисүү ойрох бодлыг үүсгээд довтлогоо амжилттай. За саруул Тулуй Дүлгөөн доор бөмбөг авсан. Дүлгөөний довтлогоо амжилттай болсон. Нөгөө талд эпсийн довтлогоо үнэхээр ойлгомжтой байна да.
явсан. За бөмбөгнөөс өөрөөсөө салахгүй байгаа Инхватраар будагтайл байгаа ашуулаад явсан. Оноо чөглөө нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэн. Хувийн алдаа харагч Сэргэлэнбаатар 5 болсон. Нөгөө талд Ижисүү 5 байгаа. Инхватер маш гоё төгсөн тоглоом амжилттай. Жескрап Сланхан нөгөө талаар явах гэж үзсэн. Хоошоо татаач ийдсэн тулуугийн алдаа болсон. Шийдэлтэн унжээ. Жескрап нэг тоглоогоор дөрөв. Сүүлд 2 довтлогоо алдаад онооны зураг 5 болж ойрцсон. Саруул Эрдэнэ 3 дээр суларсан. Ийм том зайг юу гэж зүгээр өнгөрөөх вэ? Инхватер. За энэ удаа 45 дээр тулгыг сулалсан. Тулга тэр доор нь хариуг нь өглөө. За Инхватрын Сланыг аваад яг л зүүн талаа дайраад орсон баруун төгсгөл амжилтгүй Инхватер 2 тулгамжийг үүсгэсэн 2 оноо. Заагсан. Гэтэ Инхватер тэгэлжлээ. Ананд 3-аас шийдсэн. Ананд энэ тоглолтод даанхуудаа тоглох амжилттай болж байгаа нэ. За шийдсэнгүй андыг дохиж өнгөрөөгөө завж руу ямар гой суллаад өгсөн бай. Саруул Эрдэнэ сул шийдсэн. Зөрөөсөө бөмбөг гараас гарах та. За төгөлдрийг аргалцсан 2-3-аа цаана мөнх 2 суларсан 3-аас шийдэлт амжилттай болсон SJFC гэргээ тоглоод дагаад утсан доо 3 англагч өөр дөр нойрхон байна. Завж руу гаргасан төгөлдөр хоолын цай шийдэлт амжилттай болсон. Төгсөн дөө эргээд өөр дээр нэрсэн. Гайрд нь аваад шууд шийдсэн Ган Эрдэнэ хоолын цай шийдэлтийг үдшилтэд нэгдэж байна. За айлт багийн сүлгөөн зүүн дээр злаарсан Саруул Эрдэнэ скрапийн гарыг дагуулах гэсэн хаалтанд орчлоо. Гэтэ алдагдаж явсан бөмбөгийг гавыгийн дүлгөөн. Хоёр хамгаалагчийг өөр дээрээ татаад дундаас нь гараад ирсэн гоё дамжуулт Инхватрын төгсгөл амжилттай. Туулга ямар гоё тоглосон юм байгаа вэ? Дамжуултын дүлгөөний толгойг онцлоо зурууд хурдан тоглоход тулга гараад ирсэн байна. Туулгын тоглох амжилттай ууслаар 77 дээр тоглолт тэнцвэрж орж ирсэн. Орлослоо гэсэн үг. Гайрд нь Харрис ямар гоё өргөөс уулсан бай. Жордан Харрис! Жескрапин дээрээс дамжуултыг өгсөн төгөлдөр мөнх 2-ын өдөөс ямар гоё бөмбөг эзэмшилтэй дундаас унааж идсэн төгөлдөр хариуг нь тэр дор нөрлөө. Хинш туслах гэж өтсөнгөө. Яа. За Харрисын данк. Үнэхээр айхтар данк. Vector cut гэж ярьдаг. Яг энэ гүйлтийг бол Харрис довтлооны секунд дуусч байсан. Их хүндгэн байдлаас довтлогоо гаацсан. Инхватер сул довтлогоо гаацсан. Төгөлдөр 2 дахь боломжийг үүсгэсэн. Сэрэг байна. Цохоо болчлоо. Scrap саруулын өдөөс өөртөө цай гаргасан дундын зай шийдэлт нь ойж жагаад орсон Сэлэнг бодос бат гарч ирсэн байгаа. Jordan Harris. Harris өөртөө цай гаргасан 3-аас Jordan Harris. Тоглосон бол самбраас илүү бөмбөг авсан баг хожих магадлал даал байдаг. Scrap тэр чигээрээ дайрсан довтлогын амжилттай 4 гаргах болуудаа завж руу гаргасан төгөлдөр нэг дохоод дундын зай шийдэлтэй алдсан. Ахаа довтлогын самбрыг ариун болтын ханд аваад нэмчлээ. За ингээд үзэгчтэй хоёр багийн тоглолт өндөрлөлөө. 87-81 цувралын 2 дахь тоглолтын ялагчаар Сэлэнг бодон сууг тодорч байна. Ингэснээр цувралын харьцаа 1-ээр тэнцлээ.